За би нэг хэдэн нэр бас хэлмээр байгаа. Энэ сүүлийн ардсан цөөл батлагдсанаас хойш цаг хугацаанд дотор юу болоод өнгөрөө гэд бид нэр эргэж бас юм харж явах ёстой. Ерөнхийлөгч очроод ажиллаж байгаад ганц нэг нэр алдвал бас та бүхэн ойлгож үзээрэй. Ерөнхийлөгч очроод ажиллаж байх үед жасраа инг сайхан гэд ерөнхий сайд нар байсан. Багван дуаг ажиллахад инг сайхан элбэгд орж наран цэцэрлэлт амар жаргал инх баяр гэсэн ерөнхий сайд нар байсан. Олон нэр дурдаг жишээ гэдэг бол олон засгийн газар огцорсон гэсэн үг. Инх баяр ерөнхийлөгч байхад элбэгд орж инх болд баяр гэд ерөнхий сайд нар байсан. Элбэгд орж ерөнхийлөгч ажиллаж байхад баяр сүү бодол алтан уяг сайхан бэлэгжээ Эрдэнэбат гэж. Баттулгын ерөнхийлөгч ажиллаж байхад Эрдэнэбат хөрөлсөх оюун Эрдэнэ гэд. Хөрөлсөх ерөнхийлөгч ажиллаж байхад өнөөдөр оюун Эрдэнэ гэдэг ингэ байж. Энэ өөрөө өнгөрсөн цаг хугацааг юу хэлж байна вэ гэхээр энэ үеийн ерөнхийлөгч нар эрх барьж байгаа юм уу? Хамгийн том сөрөг хүчин бүрдүүлж байгаа намуудаас гарах нь эргээд энэ парламентыг улс төрийн намын төлөвшлийг хамгийн их хэвддэг зүйл юм байна. Ойлголцол байхгүй байгаа нь илт харагдаж байна. Хийнийхэн үгэнд гарч ирж байна. Энэ мань өөрөө юу илэрхийлж байна гэдгийг бид нар бас бодох ёстой. Сарын хажуугаар сайн гихчээр бас сайн зөвлөд байна. Ардын намын цагаан байшинд гарсан шийдвэр парламентаас томилогдсон засгийн газрыг огцруулах, хөдөлгөх, өөрчлөх шийдвэр л болж хувирдаг байсан. Энэ удаа ардын намын цагаан байрнаас гарсан шийдвэр парламентын босхийг давж орж ирсэнгүй. Намын шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой, хэрэгжүүлэх ёсгүй гэдэг хоёр өөр үнцэг ярьж байгаа. Урд урдны засгийн газрууд огцорж явах үед ардын намын шийдвэрээр засаг огцороход тэр болгонд нам төрийн дээр гарлаа гэдэг шүүмжлэлийг маш олон хүмүүс хэлж байсан. Одоо тэрийг мартчихсан баг. Баяр ерөнхий сайдыг томилогдох үед 2 хүн эсрэг санал өгсөн байдаг. Эсрэг санал өгсөн 2 хүний нэг нь би. Тэрний ариун 7 сарын 1 болж хувиржсэн. Засаглалын эмрэл ингэж үүсдэг, улс төрөөсөө болж үүсдэг. Ерөнхийлөгчийн хориг, үндсэн хуулийн цэцэн дүгнэлт шийдвэр, ардын намын байран дахь хурлын шийдвэр, энэ 30 жилийн засаглалын эмрэл бол эндээс л үүсэлтэй байсан. Үеийн цаг үедээ тийм л байсан. Энэ бас өнөөдөр энд тодорхой хэмжээгээр дүгнэгдэж яригдах ёстой байх, ойлгох ёстой байх гэж гишүүдтэй наажж байгаа. Үндсэн хуулийн олон цаалт ер нь цааш-цааштай амилах юм байна. Энэ үндсэн хуулинд байгаа маш олон заалтыг улсын хурл хэрэгжилж үзээгүй тийм заалтууд байж байгаа. Энэ 126 гишүүнтэй парламент бол ард түмний төлөөллийг иргэдийн санаа бодлыг олон талаас нь оруулж ирж чадах тийм зүйл болно гэдэгт бол итгэлтэй. Ер нь бол их л өвдөндөө гэж энэ засаг байгуулагдахад